Сайн байцгаана уу найзуудаа? Соёлын үеийн үндэсний төв Старт телевизтэй хамтран бүтээж буй ухаан цонхор нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бидэнд үлгэр уншчихөөр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуу оруулагч жүжигчин Их Туяагш маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна багшаа. Амар байцгаана уу хүүхдүүдээ? Амар байна уу багшаа. Өнөөдөр та биднэрт ямар сургамжтай сонирхолтой үлгэр уншиж өгөх вэ? Өнөөдөр багш нь хүүхдүүдтэй Монгол ардын үлгэр буг тэмээ 2 гэж сайхан үлгэр ярьж байгаа ёо. За хүүхдүүдээ буг тэмээ 2 үлгэрийг мэдэх үү? Мэднэ. За юу гардгийг? Энэ буг тэгээд морь тэгээд тэмээ гардаг. А бас морь гардаг уу? Тийм морь гардаг. За юуны тухай үлгэр үлээ? Нөгөө ингээд нэг залилдаг. Ингээд бор буг хоёр ингээд тэмээгээ залилдаг. А тэмээгээ залилдаг тийм үү? Тийм. За сайн үлгэрээ сайн мэддэг мондог хүүхдүүд байна шүү дээ. За тэгвэл хүүхдүүдтэй багш нь үлгэрээ уншиж байгаа юм. Эрт урдын цагт тэмээ 12 цалаа эвэртэй уртас сайхан сүүлтэй байсан юм гинэ. Харин тэр цагт буг эвэргүй, мухар, халзан, сүүлгүй шахам годон сүүлтэй байж гин. Тэр сүрлэг сайхан эвэртэйдээ бие ихэд тоон эврээрээ ямагтаг гайхуулан хөөрдөг байж гинэ. Нэгэн өдөр тэмээ ус уухаар нуурын хөөнд ирээд усанд туссан дүрээ олж хараад сүр жавхлангаа ихэд багтан харж зогсож гин. Ийм байтал ойгоос буг ирээд толгой бүхэлгийн мэхийсхийн гунигтайгаар өнөө өдөш ойн амьтдын чуулганд айлчиж очих учиртай юм аа. Ийм муухай мөлчгөр тухтай яаж очих вүлээ? Төр зуурч болов чиний шиг сайхан эвэртэй явж үзэх юмсан тийм ээ? Чи өнөөдөр эврээ төр өгөөч. Маргааш чамайг усуугаар энд ирэхэд чинь би эврээ чинь аваад ирье гэж гуйж гинэ. Буг үнэхээр өрөвдөөд сүр үзэмжгүй харагдсан тул тэмээ өрөвдөн эврээ мулталж өгөөд усуухаар ирэхэд минь заавал авчирж өгөөрэй гэж хэлээд явуулж гинэ. За хүүхдүүдээ яасан байх нь вэ? Ингээд нөгөө маргааш нь буцааж өгье гэд буг нь аваад явсан эврийн. Буг буцаж явах замд нь морь тааралдаж гин. Буг тэмээнээс эвэр аваад явж байгаагаа хэлж гинэ. Гэтэл морь гой сайхан олж авах санаатай тэмээн дээр очиж гин. Тэмээн дээр очиод морь тэмээнээс сүүлийг гуйжээ. Сайхан сэтгэл тэмээ анайл морины үгэнд ороод сүүлээ бас өгчгөж гин. Түүнээс хойш өдөр хоног өнгөрсөөр хөөрхий тэмээ эвэр сүүд хоёрынхоо алийг ч олж авч чадсангүй гинэ. Буг морь хоёртой уулзаад эвэр сүүлийг эргүүлж өгнө гэж хэлснийг нь сануулхад буг тэхийн эвэр тэнгэрт тулахаар тэмээний сүүлийг газарт хүрэхээр өвмц гэж хэлж гин. Тэр цагаас хойш одоо болтол тэмээ ус уух бүртээ эвэргүй мухар халзан болсон дүрсээ олж хараад дургутаж толгоогоо сэгсэрдэг болж ус хэд балгаад тэр уулын оройг харж байн үлийн зогсдгоно. Буг эврийг минь авчирж өгөх болов уу гэж горьдон хардаг болсон гэв. Бугын эвэр жил бүр нэг удаа мултарч ундаг ана тэр угаас л буган заяасан бус тэмээнээс заллан авсан учраас тэгдэг болсон гинэ. За хүүхдүүд маань буг тэмээ 2 үлгэрээс юу ойлгов? Ингээд хүмүүсийг зайлж болохгүй. Найз нөхдөө залилж нэгээ заллаж болохгүй тийм ээ? Хүний имийг авсан бол буцааж заавал өгөх ёстой байх нь тийм ээ? За тэгэхээр ямар амтан мэхэлсэн бэлээ? Морь буг хоёр тэмээг мэхэлсэн. Тэмээ маань сайхан сэтгэл гаргаад хоёр найздаа өөрийнхөө хамгийн гоё зүйлсийг өгөө явуулсан чинь хоёр найз нь авчирж өгөөгөө хуурцсан тийм үү? За хүүхдүүдээ Монгол ардын үлгэр маань хүүхэд багчууд та нарын маань хүмүүжил, төлөвшөл тийм ээ? Найз нөхдөө хуурч мэхлэхгүй байх, хэлсэн үгэндээ хүрдэг байх, найзынхаа имийг гуйгаад авсан бол буцаагаад өгдөг байхыг сургадаг байх нэ. Биднэрт сургамжтай сонирхолтой үлгэр ярьж өгсөн багштаа баярлаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн маань дараагийн болон эхэлж байна. За, өнөөдөр үлгэр дээр ямар үлгэр үзлээ? Буг тэмээ 2. Зөв байна. За, үлгэр дээр тэмээ юутай байлаа?
эвэртэйсэн. Буух харин юуг байлаа? Эвэр байлоо? Байхгүй байсан. За, бууг тэмээнээс юуг байлаа? Эвэр байсан тий. За, тэмээ харин юуг болсон? Эвэргүй болсон тийм ээ. За, багш нь ширээн дээр нь тэмээ бугын зураг үл тарааж өгсөн. За, тэгвэл бүгдээрээ бугыг будна. Буг ямар өнгөтэй? Бор өнгөтэй. Тэмээ ямар өнгөтэй? Бор өнгөтэй. За, тэгвэл ширээн дээр багш нь ийм цаас тарааш. Энэ цаасан дээрээ бүгдээрээ бор өнгөө аваад будна. За, танаа ширээ болох тэр усан бодог ашиглана. Дардас хийнэ. Эхлээд усан дотор дарцаа хийгээд бор өнгөө норгоно. Норгочгаад цэгэлж буднаа. За, ингээд. За, танаа ширээ цавуугаар онгоолгоод мазак хийнэ. За, энэ дөрүүлж энэ өнгийн цаас аваад өнгийн цааснаас аваад нэгийг аваад цавандаа ингэж түрхэнэ. Тэгэхэд хурууны өндгөөрөө наана.
За бодод дуусна хүүхдүүдээ. За эхний ширээ босоод ирээрэй. Будсан зүйлээ аваа гараад ирээрэй. За бүгдээ найзуудынхаа будсан зүйлийг хараарай. За хоёрдугаар ширээний хүүхдүүд гараад ирээрэй. За найзууд нь гоё бодож хүүхдүүд ээ. За найзуудтай гоё бодсонд нь баяр хүргэе хүүхдүүд. За 3 дугаар ширээний хүүхдүүд гараад ирээ. За хүүхдүүдээ энэ найзууд нь юу хийлээ? Ямар амьтан хийлээ? Тэмээ. За үлгэрт хамгийн сүүлд нь тэмээ юуг байлаа? Эврээ хинд өгсөн байлаа? Тэг бугад өгсөн тий. Бугад өгөөд тэмээ өөрөө эврэгөө болсон. За найзуудтай баяр хүргэе. Гоё ийсэн тий. За сууч. За хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.